Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Намрын налгар өдрүүд үргэлжилж, харин шөндөө агаарын температур уламсэрүүлсээр өвөл ортж байгаа тохиог бидэнд сануулж байгаа илээ. Тийм ч учраас хүн болгондоор бүрнээ өвлийн бэлтгэлээ базааж байгаа хаа. Харин энэ удаад та бүхэндээ хэрэглээний дэвшилтэд сайжруулсан шахмал түлшийг хэрхэн яаж хэрэглэх талаар маш товчхон мэдээллийг хүргье. Энэхүү 25 кг-ийн савлгаатай сайжруулсан шахмал түлшийг борлуулалтын цэгээс өдөр бүр өөрийн хэрэгцээ хэмжээгээр худалдаа авах юм. Зориултын удаатай түлшний 5%-ны нэгтэй тэнцүү буюу 5 кг орчим шахмал түлшийг зуухны амтай ойролцоо хийнэ. Зуухны амтай ойролцоо хийсэн түлшний дээд хэсэгт гал асаах модоо байрлуулж сайтар асаагаад тодорхой хугацааны дараа ассан мод цогшиж түлшийг асаана. Өөрөөр хэлбэл зуухны амтай ойролцоо галлахаг хийж эхэлвэл харьцангуй шаталт бүрэн явагдаж зуухны халалт илүү сайн байдаг. Сайжруулсан түлшний хувьд энэ буурах хугацаа нь түүхийн нүрснээс илүү урт байдаг. Энэ нь түлшээ хэмнэх гол нөхцөл болдог юм. Модоо хангалттай сайн шатаагаад галын хотолдох температурыг өндөр болгож ижил түлш бүрэн эрчтэй хурдан асдаг. Мэдээж тухайн айл гэрийн дулаалгаас түлшний хэмнэлт нь шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл хэвийн нөхцөлд 100-нд байгаа түлш нь ойролцоогоор 6-аас 8 цаг цогшиж ассны дараагийн түлшийг нэмэх цаг болдог. Харин гэрийн дулаалгаас хамаарч түлшний асалтын хугацаа бага болох магадлалтай. Тийм учраас та гэр болон байшингаа сайтар дулаалаарай. Гэр болон хувийн байшингийнхаа дулаалгыг сайтар хийснээр та гэрээ илүү дулаан байлгахаас гадна өвөл зарцуулах түлшний зардал дээр санхүүгийн хэмнэлтийг боддоор мэдрэх бүрэн боломжтой. Бас та нийслэл хотынхон агаарын бохирдлын эсрэг том хувь нэмэр оруулж байгаагаас гадна бидний хүүхэд нялхсууд маань эрүүл байхад асар их нөлөөтэй юм шүү. Тиймээс та хичээгээрэй. Дараагийн түлшийг цогшсон гал дээр нэмхийн өмнө цог болон үнсний саралжийг дэгээ төмрөөр сэтгэж агаар нэвтрэх цагийг нэмэгдүүлсний дараа шинэ түлшийг хамгийн ихтэй цогны хэмжээнээс ихгүй хэмжээтэй түлшийг нэмэх юм бол түлш илүү хурдан асаж орчныг дулаацуулна. Эсвэл энэ цогшсон түлшин дээрээ шинэ түлшийг баг-багаар нэмж галлвал утааны хийм бохирдол улам багасгахаас гадна түлшинд илүү хэмнэлттэй. Харин ханан пишинтэй айлын хувьд галлахааны зарчим ижил бөгөөд ханан пишингийн агаар таталт сайн байх ёстой. Бас зөв технологийн дагуу барьсан байх шаардлагатай. Анхаарал хандуулсан танд баярлалаа. Өрх бүр дулаан байг.